жишээлбэл энэ цөрөө архитекторынхаа яг доор ажиллаж байгаа хэвээр анх хөгтлөө уйлж ирсэн. Цааста яг л энэ одоо энэ модель гарч ирэл хэвээр яг алах юм байна да гэж бодоод хангууд яг маргааш очиод за зүгээр юм гэж байгаа л шууд тэрийг нураадаг ч юм уу тийм маргааш нь. Сайн байцгаана уу? Сонирхол татхав подкастын ээлжид нэгэн дугаар эхэлж байна. За бидний өнөөдрийн дугаарын зочноор Япон улсын Олимпийн цэнгэлдэх түүний бүтээн байгуулах багт хамтарч ажилласан Зүрэг компани архитектор Лавгийн дээр оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Баярлалаа. Урд авчирсанд. Хүрэлцэн ирсэнд бас маш их баярлалаа. За бид өнөөдөр архитектор хүний одоо архитектор мэргэжлийн талаар дэлгэрэнгүй ярилцсан. За тэгээд бас энэ талаар энэ мэргэжлэр суралцахаар зорж байгаа оюутнуудад бас мэдээлэл өгч чадна гэж бодож байна. Бидний хүлээн авч үзээрэй. За түрүү мэндэ нэг асуулт асуумаар байна. Би бас нэг өөрийнхөө нэг ойлгодгүй зүйлийг бас асуучих гэж бодож байна. За ялангуяа түгээмэл нэг хэллэгдэг үг байна. Архитекторч гэх нэг тийм аюу төвхтэй хэлэхэд аюу төвхтэй. Тэр үгний ер нь ялгаа нь юунд байд юм бэ? Архитектор гэхээр хүн болоо явчихна. Архитектур гэхээр болохоор барилга болоо явчихна л та. Барилга байшин болоо. Монголоор нь гэхээр уран барилгаагч юм уу тийм? Уран барилга. Ер нь мэргэжлийн нэг үгээр танилцуулбал мэргэжлийн нэг үгээр танилцуулбал архитектор гэдэг бол хөрсөн дээр ургасан гайхамшиг гэж хэлэх дуртай. Маш гоё хэлээ тийм. Хөрсөн дээр ургасан гайхамшиг мэргэжлийн архитектор. Тэгэхээр маа зочин маань энэ тэнд ингээд гайхамшиг тариад яваад шүү дээ тийм. Энэ мэргэжилтийн үний онцлог нь юу вэ гэм бол? Энэ мэргэжлийн онцлог гэвэл айгүй өргөн цар хүрээ ихтэй мэргэжил гэж би бодож байна л да. Бүх салбарын тийм амжилттай яваа хүмүүсийн яг үйл хөдлөх хөрөнгийг бий болгож байна л да. Амжилттай яваа гэж хэлдэг нь бас цаана учиртай байх тийм. Зүгээр энгийн хүмүүст бол архитектур бол үйлчлэхгүй. Тийм мөнгө тушаагаал одоо барилга байгуулах боломжтой үйл хөдлөх хөрөнгийг нь бий болгож штэ архитектур бол. Тэгэхээр ч ер нь энгийн барилга байшингууд бол бүгдээр бол архитектур хүний гараар бол дамжихгүй байгаа юм. Тий хоёр өөр тийшээ салаа явчихлаа л да. Тэгээ архитектор хүний барьсан барилга зүгээр нэг хаус мейкап барьсан барилга хоёр өөр л дөө. Энэ мэргэжлийг одоо ингэ сонгоё гэж бодож байгаа хүмүүст нэг тийм хэрэгтэй чадвар гэвэл та юу гэж хэлэх вэ? Одоо хүний харцсан одоо харагдаж байгаа одоо энэ юу гэдэг энэ функига одоо каканайто гэнэ. Одоо энэ нүдэндээ харагдаж байгаа зүйлийг л цаасан дээр буулгах хэрэгтэй юм шүү дээ. Тийм үнэ. Одоо ширээн дээр ус байгааг хараад зурдаг ч юм уу те. Иймэрхүү наад захын зургуудыг хамгийн түрүүнд зурж ирсэн. Дүрслэх хүртэл ангитай ялгаагүй. Тийм ер нь бол тий тэрийг аягүй сайн хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Би бол өөртөө зурж чаддаггүй юм баггүй. Тийм. Тэгээд бас надад бол архитектор юм ирээдүй байхгүй мэн гэж бодож байлаа. Сая таны хэлэхээр чинь. Ер нь чадахгүйсэн чичээл болдог гэж байна. Тийм. Би бол суралцсан. Одоо ч гэсэн жоохон муу л та. Би бол өөрөө гэхдээ одоо хүртэл суралцаал зураал дахиад яваалаа шүү дээ. Өөрөө муу гэдэг хэлсэн ч гэсэн сая олимпи цэнгэлтийг бүтээн байгуулах тэр багт нь ажилласан байгаа багсны архитектор орж ажилласан гэдэг ч үстэй. Тийм манай захирал маань надад анх санал тавьж байсан. Нэг юм 3 стадион дээр ажиллах байгаамаа. Стадион дээр ажиллах юм төсөл наа чи ингээд орж ажиллаач гэд орж ирсэн. Тэр би анх хастаа үгүй гэж бодож илээсэн л да тий. Амар хэцүү шттэ. Тэр нь бол аюул хэцүү. Өглөө осол 3 төсөл гэдэг чинь зүгээр нэг төсөл дээр суухад л хүн бас л аргаа баар шттэ тий. Тэнгүүд 3 төсөл дээр хамтарч ажиллана гэдэг бол бас хүнд хэцүүлтэй. Тэнгүүд яг 3 төсөл дээр нь гурван нэр нь л хамтарч ажилласан юм байна тий. Тэнгүүд нэг төслийг ямар хугацаанд гүйцэтгэдэг юм бэ? Зүгээр барилга бол нэг төслийг бол 2 жилийн хугацаанд баригддаг. Яг 3 стадиум нэгэн зэрэг явж явах үед бол яг нэг гурвангийн зэрэгцүүлж байгаа суун л та. Зэрэгцүүлж хийгээл явчт юм байна тий. Нэг хугацаанд дуусна. Тэгээд нөгөө яг ингэж сайн нөгөө гарт ингэж баригдаж өгөхгүй. Тэгэл 3 талаас ингээл энэ тэндээс ингээл яваад хараас хэцүүлтэй. Нэг барилга сая нэг төсөл дээр бол 2 жил 3 жил
Тийм. Ер нь бол барилгын зураг төсөл яг гараад ирэхлэнгүүд нэг 2-3 жил. 3 жилгээр за архитектурын чинь тэгвэл зураг зураал болоо биш юм шүү дээ. Яг хоо бас юунаасаа шалтгаална л да, барилгаас шалтгаалаад өөр болно л да. Архитектор хүн скизээ эхлээд гаргах хэрэгтэй. Тэгээ скизээ гаргаад яг тэр одоо компаниар нь тэ гүйцэтгэлийн зураг хийх үү яах уу гэдгээс шалтгаалаад өөр бол явчихлаа. Тэр скиз гаргана гэж ямар үйл ажиллагаа гэдэг юм бэ? Одоо барилгын скиз гаргана гэхээр одоо барилгын зургийг гаргаж ирнэ л дээ. За би одоо ингээд амар Японы суперстар байлаа гэж бодоход рок попын тэнгүүт та надад юг санал болгох вэ? Ямар барилгын загварыг санал болгох вэ? Би эхлээд чи хэрвээ спортын одоо байвал би өөрөө эхлээд спортын од ямар байдаг вэ гэдгийг архитектор хүн тэрийг 3 сар ч юм уу хэдэн сарын хугацаанд өөрөө тийм байж иж тэр хүн лөө орж иж судалж иж тэр байшин бүтэж байгаа байхгүй юу. Жишээлбэл сагсчин байлаа гэхэд бол би одоо 3 сар сагс тоглож үздэг ч юм уу за нэг иймэрхүү заал гарвал одоо болох юм байна да гэдэг ч юм уу ийм үн хүнд ийм юм хэрэгтэй юм байна да гэдэг. Тэгжиж ер нь бол барилга бүтчихлээ л да. Жишээлбэл одоо эмнэлгийн зураг төслийг ажиллахад би эмч хүний хэсэг эсвэл совилогч хүний хэсэг тэгээд одоо хөвтөж байгаа хүмүүсийн одоо хэсэг өвчтний хэсэг тийм 3 газраар би аягүй сайн судалж явдаг байхгүй. Тэгэхээр амар сайн номын сандтай гүлэг болтоо санд гэсэн үг шүү дээ тийм тэгжиж маш сайн бүтээл гарч ирнэ л дээ. Тэгээ бас зарим нэг имлэг дээр очиод өөрөө ингээд одоо нүдэрэ хараад ч юм уу тийм нөгөө тайкинг гэж ярьдаг шүү дээ. Биеэр очиж үзээ. Тийм тохиолдол байдаг уу? Зөндөө байна. Гол нь тэр шүү дээ би жишээлбэл цэцэрлэгийн зураг төслийг гаргахад хамгийн түрүүнд дүүгийнхаа цэцэрлэг дээр очдог ч юм уу тэгээд одоо наад цахан байн жарлал нь ямар гэдгийг би мэдэхгүй шүү дээ хүүхдэд таарсан хэмжээг хийдэг ч юм уу тэрэн дээр айгуу сайн судалгаа явуулдаг. Архитектор хүн бол. Таны хувьд одоо хамгийн сүүлийн бүтээл одоо ингээд гаргах үед яг ямар төрлийн судалгаа хийжсэн бэ? Судалгаа гэвэл би нөгөө Йокохама стейшн дээр би аягүй судалгаа хийжсэн. Йокохама стейшн дээр яасан бэ гэхээр яг барилга барих гэсэн чинь хот цаанаасаа зогсоогоод яасан гэхээр чи гой өндөр барилга барьж болно. Гэхдээ доотлын хэсгээ чи open space барилга буюу одоо хүмүүсийг зорчдог наагур цаагур ингэ явдаг онгорхой барилга байхыг хүсэж байгаа. Тэгэнгүүт би хамгийн түрүүнд юу бодсон бэ гэхээр одоо нэгэнтээ баригдсан байгаа юм чи хамгийн түрүүнд гүүрэн технологи тэнцэнээс гаргаад барилгын концептыг бүр дэшегээ өөргөцсөн байхгүй юу. Тиймэрхүү хэсэгтэр аягүй сайн ажилласан. Яг тэр гүүрэн технологиг яаж барина гэсэн үг үү тэгэхээр? Одоо гүүрэн технологиг яаж барина гэсэн гэхээсээ илүү одоо барилгынхаа концептыг яаж дээшээ гаргахаас л эхлэж шалтгаална. Концепт гэж яг юу юм бэ? Одоо нэгэнтээ барилга баригдсан байгаа шүү дээ Тэгэнгүүт дундаас нь зогсооц шүү дээ. Тийм дундаасаа зогсооцсон. Тэгэнгүүт яаж барилгаа дээшээгээ татаж авах вэ гэхээр гүүр нь дундаас одоо нэг давхраа хасаад шууд гүүр байгуулад тэрэндээсээ дахиад одоо концепт барилгаа дээш нь татна гэсэн. Тэгээд гүүрэн технологи яагаад гүүрэн технологи барьсан бэ гэхээр гүүр байхгүй бол тэр байшин чинь ямар ч нөгөө даацгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр гүүрээр даацаа авч иж тэгжиж концепт нь гарч ирж байлаа л да. Концептын бас та нар тэгээд очиод харж болно л та. Йокохамагийн стейшны болохоор барилга нь Косато, Тесото гэж хоёр янз байгаа. Нэг нь болохоор одоо тэр дээд хэсэг. Нэг нь дээд хэсэг нөгөө бага хэсэг байхгүй. Яагаад бага хэсэг дээр нь ажилласан бэ? Бага хэсэг гарч ирсэн бэ гэхээр хажуу талынхаа барилгатайгаа уялдуулж гарч ирж нэг хэмжээнд очихно шүү дээ. Тэгэхээр нэг Косото нь болохоор хажуу талд нь өндөр байшин барилга. Тэгэхгүй бол нэг хажууд нь шууд өндөр барилга байнгут нарны хэмжээг алдчихад байгаа байхгүй. Япон улсын хотын нэг цанаас нь баригдсан одоо нэг юу гэж байна шүү дээ. Одоо хорицу тий хуулиндаас байна шүү дээ. Барих хэрэгтэй гэж бодсон байдаг. Хуулийн дага бас нөгөө нэг баригдаж бас хуулинд баригдангаа
гоё барилга барих хэрэгтэй гэж ойлгож байна. Тийм, тэгэхгүй бол бас болохгүй шүү дээ. Ер нь сургуульд нь тэгвэл энэ болгоныг бүгдээр ингэ заагаад өгдөг бах тий. Одоо эсвэл ажиллаж сураад байна уу? Ер нь ажил дээр шүү дээ. Тийм үү? Ажил дээр 70%. Ажил дээр 70%, сургууль дээр 30% л юм хүүхдүүд сурж туршлага нь хоригдлагдаад тийм юмнуудаа мэддэг гэж байна. Тэр нөгөө за ямар нэгэн зүйлийг сурахад те онл болон практик гэж нэг хоёр зүйл өгдөг. Таны мэргэжлийн хувьд яалтчгүй тэр нөгөө практик тал нь төлхөө дамгаалдаг юм шиг санагдчихээн. Заавал ингэдэг нэг одоо нэг тийм одоо биеэрээ оролцсон явдаг. Тэгээ биеэрээ хийгээд явдаг. Тий. Ер нь бол архитектор сайн барилга гаргахыг гэвэл архитектор хүн өөрөө маш сайн нөгөө очиж юу чек хийж авах хэрэгтэй. Юу архитектор хүн их сургуулаа төгсөөд ингэдэг байхгүй юу? Яг ер нь хоёр юм институтууд. Яг одоо хаус мека буюу одоо тийм одоо барил тий хаус мека гэдэг одоо монголоор өгдөг ч юм тий. Одоо нэг тийм гэр мэр барих юм тий. Тийм институт руу орох уу яг нөгөө бүтээл урлаг чиглэл рүүгээ одоо институт руугаа орох уу тий. Ийм хоёр ийм нөгөө юулагаар хоёр салаалт. Архитектураар төгссөн хүн болгоно одоо тэр урлаг чиглэл явахгүй юм тий. Болохгүй. Тэг хүмүүсийн сонголтолтой. Тэгээд нөгөө хаус мека ч юмхаараа юу яадаг вэ? Одоо бэлэн юмн дээр шууд хийчдэг. Одоо бэлэн цаанаасаа гаргаад өгсөн стандартаараа гаргаад ирдэг. Одоо миний явж байгаа ийм урлагийн энэ одоо урлан бол яг нэг хамгийн хэцүү одоо ур чадвараараа өрсөлддөг ийм урлан руу би өөрөө гүйж яваад орцсон л та. Ер нь тэгвэл зүгээр л хаус мекараар энгийн стандарт барилгууд барайл яваад байвал болох юм шиг хүн амьдарч болоо. Ер нь ягаад тэр таны одоо яваад байгаа энэ замнал хүмүүст хэрэгтэй байна? Одоо урлаг юм да. Үнтэй хүний одоо хүн ямар газар орчинтой ямар гоё газараар ямар гоё одоо байшинд амьдмаар байна те. Тэрнээс л шалтгаалдаг байх та. Урлаг уран сайхантай болгох юм болоо те энэ мэрэгжил. Зүгээр нэг байшинг те нэг тоосгоор барьчихгүй нэг бас нэг гоё газар амьдрий л та те. Японы хууль дүрм энэ одоо юу ямар шохон байдгийг замаасаа тэдэн метрийн зайтай байх хэрэгтэй гэдэг ч юм уу тийм. Байлгүй яг залтууд бол зөндөө байна. Заавал хорицу чанто мамуранайто гэнэ. Жишээлбэл одоо наад захын одоо байшингийнхаа 5 метрийн наан одоо заавал хүмүүс явдаг тийм явдаг үйлчлэгээний төвтэй байх ёстой ч юм уу тиймэрхүү наад захын хуулинд хамрагдаад явчихлаа та. За тэнгууд одоо яг архитектор мэргэжлэр бэлтгэн гаргадаг юм сургууль ямар сургууль гэдэм бэ? За таны хувьд ямар сургуулийн төгсөж байсан бэ? Би болохоор Ямиури гэдэг сургууль одоо хүртэл бас сурчлаа гал да оройн цагаар мэргэжлээд ажиллах гээд манай ах дүү хоёр болохоор хоёулаа урлагийн сургуулийн архитектор ангийг төгссөн. Би болохоор яагаад Ямиурийг төгссөн бэхээр манай үеэлд бас Ямиурийг төгссөн. Тэгээд нөө ажиллангаа одоо сурж штт тийм болохоор оройн цаг Ямиуригийн оройн цаг програм байна л да. Тэг ажиллангаа сурж байгаа. Тэр нь бол тэр Ямиури гэдэг сургуулийн давуу тал байж гэнэ аль эсвэл бүх архитекторын сургуулиуд ийм оройн цагийн ангитай гэдэг юм. Бүх архитекторын сургуулиуд тийм биш гэж би бодож байна. Урлагийн сургууль ер нь бол оюутан залууст яг одоо орж байгаа оюутан залууст архитекторын ангид ормоор байна гэсэн оюутан залууст бол урлагийн сургууль руугаа айгүй сайн орж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Архитектор урлагийн сургууль. Тий одоо Японы одоо урлагийн сургуулиуд байна шүү дээ. Тий Осака Гейдай ч юм уу тий. Урлагийн сургуульд архитектур заана. Заалгүй яах вэ? Тий. Одоо ингээд таны ярьж байгаа ингээд сонсонгод байна шүү дээ. Энгийн жишээ нь одоо урлагийн мэдрэмжгүй гэх юм уу. Тиймэрхүү хүмүүст архитектур хэрэггүй юм шүү. Яг яагаад хүний амьдралд одоо чинь хамрах хүрээнд цөөхөн юм бол би эсвэл буруу ойлгоод байж магадгүй л дээ. Одоо ингээ урлаг уран сайхан нэмхийн тулд архитектурын тэр уран сайхныхын тал нь байгаад явж байгаа. Стандартаар нь байлгахын тулд энэ хаус мейкер гээд байшин барьдаг газрууд байгаад байна тийм стандартаар. Тэнгүүт таны мэрэгжил тэнгүүт зөвхөн энэ урлаг уран сайхныг таашаадаг хүмүүст л хэрэгтэй мэрэгжил гэсэн үг үү?
Буруу ойлгоцсон эсвэл бас тэгжилж болно. болох уу? Тий. Та өөрөө ер нь урлаг уран сайхан тийм мэдрэмжтэй хүмүүст л зориулж барилга барина гэж боддог. Гэхдээ тэгэл хүмүүс янз янзаар л хүлээж авч шүү дээ. Тэгэхээр ер нь одоо энд стандартаар байгаа хүмүүст бол нэг тийм архитектурын шийдэлтэй барилга бол нэг хэрэгтэй бол. Бас тэгжилж болохгүй тий. Болохгүй тий. Хаус мека бол яг цаанаасаа өгөгдсөн одоо даалгавраар тэр одоо хэдэн хаус мекануудын өгөгдсөн даалгавраар хаус мека босчлаа л та. Архитектор хүн жишээлбэл нэг хаусанд очиод хүн чинь хоёр давхартай илүү гардгүй шүү дээ. Яг хаусанд амьдрал хүн тий нэг давхартай л амьдртээ шүү дээ. Тий архитектор хүн болохоор тэрийг архитектор мэргэжилттэй хүнээр тэрийг бариулъя гэхээр архитектор хүн бол хамгийн түрүүнд бодож олно те. За энэ хүмүүс ч хоёр давхартай илүү гардгүй те. Тийм болвол нэг давхартай зөв коридороо хийнгүүтээ хоёр давхараасаа илүү одоо ашиглахаар болоод амьдрдаг ч юм те. Янз янзын юм бодлого явж байна л та. Тэгэхээр бас нэг хэвэн цутгацсан олон байшинд амьдарч ирснээс бас өөрийнхөө онцлогтой тааруулсан барилгыг. Тийм сайн архитектор хүн бол өстой нэг янз янзаар нь л гаргаж үзэж ш те. Тэр одоо нэг барилгын доторх орон зай болоод гадаад тэр орон зайнуудын зохицлыг нэг тийм нарийн ширийн зохицуулж өгөх мэрэгжил юм шиг санагдаад байна. Тий, ер нь бол Японд бол ингэтэй бас хэд хажуу талаасаа гацсан ер нь хөвчлэн та нар одоо харж байгаараа бүгд Японы юм стандарт бүгдээрээ л нэг юм стандарт барилгууд байдаг. Яг тэрнээс гинт гацсан тийм барилга гараад ирэх. гарч ирдэггүй үстэй тий. Тиймэрхүү тий. Тэр хуулиараа зохицуул. Тэр бол хуулиараа зохицуулна л да. Европт ч гэсэн ер нь бүгд тийм шүү дээ. Бүгд цаанаасаа хуулиндаа хэд гацсан юм хийж болохгүй, хэд бас тий адилхан юм хийж болохгүй гэл тий. Тэгэхээр ер нь хаус мейкер чинь эмх замбраатай байхын тулд байгаад байгаа зүйл юм шүү дээ. Тий. Би бол гэхдээ яг нэг тийм хаус мейка бас биш болохоор мэдэхгүй л байна л та. Гэхдээ таны ярин сонсоод энд эмх замбраатай байлгаад тэрэнд нь тааруулсан одоо адилхан барилга хуулинд баригдаж барих ч гэсэн уран сайхны мэдрэмж тэр хүний онцлогтод тааруулсан барилга барихыг тий илүү архитектор хүн бол илүү тэрэндээ даваа тал гэж бодож байна. Архитектор хүн төгсөөд дизайнер болж болно. Эсвэл инженер болж болно тий. Янз янзын тал руугаа ор авчиж болдог байхгүй юу? Инженер бас болж болно. Хичээлийн заад юм уу тий тэр. Гэхдээ яг хуу инженер болохын тулд бас шалгалт өгөх болохгүй, давхар шалгалт өгөх болохгүй л тий. Гэхдээ ер нь архитектор гэдэг мэргэжил нь өөрөө яг одоо бүх юмны хаан гэж болдог л та. Олон тийшээ хөрвж болдог. Хөрвж болно гэсэн. Тэгээд тэрийг төгссөн хүмүүс яагаад тэр хаус мейкер руу архитектор хэрэгтэй болоод очиод байна. Яагаад гэхээр хараа архитектор студ гэдэг нь болохоор хүний амар төвчээрийг шалгадаг байхгүй юу. Зүгээр нэг архитекторын студ ороод нэг сайхан ажиллаад гаргаж болохгүй шүү дээ тий. Яг одоо жишээлбэл энэ Японы энэ том одоо Тадо Андо ч юм уу тий янз янзын том архитектор хүмүүсийн яг гарын доор ийм шавь ороход болстой. Хүнийг амар тарчлаад амар их шахуулна. Тийм амар шүүшин шахан гэж. Шүүшин шахан гэдэг бол тэр байхгүй. Гэхдээ яг инээж байгаа биш. Яг одоо би жишээлбэл энэ цөрөө архитекторынхаа яг доор ажиллаж байгаа хэвээр анх хөтлөө уйлж ирсэн. Цаастаа яг л энэ одоо энэ модель гарч ирэл хэвээр яг алах юм байна да гэж бодоод тэнгүүт яг маргааш очиод за зүгээр юм гэж байгаа л шууд тэрийг нураадаг ч юм уу тийм маргааш нь. Иймэрхүү юм айгүйх явна. Тэгэхээр нэг модель гаргахад бол архитектор хүн юу нэг модель гаргахад бол наад зах нь 150-аас 200 гаруй юм хар зураг биш юм модель олоод гаргадаг л та. Цаасаар 200 гэдэг чинь бас амар их доош тийм. Яг хоо тийм бас нэг хамгийн хүнд хэцүү хэсгүүдийн нэг л дээ тэр бол. Хүссэн болгон бол архитектур болчтгүй л юм биш. Тийм. Тэгэл манай захиралч бас чанга штэ манай багш чаа ингээл харж байгаа л за яг энэ хэсэг нь л болохгүй гэл дахиад шинээр эрхэлдэг ч юм уу те. Тиймэрхүү юмнууд байна л та. Би чинь тэгээд яг нэг ийм 5 багштай
Ер нь тэгээд нэг сайн бүтээл гарна гэвэл энэ 5-ын багш дундаас гарч илэн л да. Нэг нь болохоор манай ажлын захирал багш тий. Нэг нь болохоор манай сургуулийн багш. Нэг нь нөгөө хоёр нь болохоор манай хоёр ах. Тэгээ нэг нь болохоор одоо манай дүү байна л да. Тавлаа. Тэгээ ийм тавлаа. Энэ тав дээр сайн гарч иж уран бүтээл сайн гарч ил байна л да. Дүү нь бас багшлаад байна үү гэжтэй. Тийм маа дүү чинь бас одоо багшлаад байх шүү дээ тий. Энэ архитектурын одоо уран барилгач болохын тулд урлаг уран сайхны өндөр мэдрэмжтэй байх бол одоо юу гэх юм олон архитектур гаргах юм бол ажлын байр нь бас олдоц бага байдаг болохоор ингэдэг юм тий. Одоо тэр хүний онцлог гэж байна л да. Оюутан залууст би одоо бас ингэж хэлмээр байгаа. Хүмүүс чинь сайн задгаа сэтгэжж тэр газар руу одоо энэ компани руугаа ормоор байгаа байхгүй юу. Компани одоо ямар архитектурыг авдаг вэ гэхээр айгүй сайн задгаа сэтгэдэг тийм хүмүүсийг авдаг. Одоо наад зах нь одоо миний одоо ингээ хараад байгаа одоо энэ манай доотлын хүмүүсээс ингээ харж байгаа шалтгаан нь дөрөв хүмүүс ингээ дөрөвдүгээр курсээсээ ингээ файлан одоо компанид орох гол тий одоо яг ажилд орох гол яваад байгаа шүү дээ тий. Тэнгүүд дөрөвдүгээр курсээсээ бүх одоо барилга хийсэн юмнуудынхаа имийг шалгуулдаг байхгүй. Тийм биш. Одоо дөрөвдүгээр курсээс бэлдэж эхлэдэг шүү дээ тий. Төгсгийнхаа өмнөх нь л одоо нөгөө нэг ажил хийх, ажилд орох анкетуудаа бэлдээд. Тэрнээ тийм биш. Одоо нэгдүгээр курсээс анханасаа тий. Бүр оюутан болол шууд. Тий, оюутан болол бүх хийсэн файлуудаа барьсан барилгуудынхаа одоо яхаа зурсан зургнуудынхаа одоо файлуудыг бүгд ингээд имплект зэгцлээд өгчих байхгүй юу тий. Өөрийнхөө хийсэн юмыг юм файл болгоод ажиллах газар тэгжээж ажиллах газараа өгчээж тэр хүн чинь сонгож байгаа шүү дээ. Тэгвэл тэр файлыг хийхэд бол одоо нэгдүгээр курс оюутан чадахгүй л хта тий. Дөнгөж юм болно шүү дээ тий. Болно шүү дээ. Би яг оюутан хамгийн анх оюутан байхдаа бол аягүй сайн дадлага хийдэг гэсэн бүх компаниар Open Desk буюу аягүй сайн компаниудаар үнэгүй дадлага хийж авдаг гэсэн. Одоо оюутан залуустаас тэгж хэлмээр байна. Хүмүүс чинь оюутан хүмүүс яг ингэж орж ирдэг байхгүй. Шууд сургуультай явж аваад дадлага хийхгүй шууд ажлын мессенд орчичдаг. Тэнгүүт нөгөө хүмүүс чинь шоконд ороод юу яадаг. Яаж юу хийхээ мэдэхгүй. Тийм мэдхэ болчтой. Тэгхгүйгээр бүр оюутан байх үеэсээ эхлээд аягүй сайн компаниудаар үнэгүй одоо дадлага хийж явах хэрэгтэй байдаг. Тэгжээж наад захынхаа юуг авлаа та. Тэр нэг суур мэдлгүүдийг л биеэрээ олж авдаг шүү дээ тий. Тэгвэл оюутан залуус бас архитектураар сурж байгаа бол нэгдүгээр курсээс эхлээл ер нь дадлага хайгаал явбал хийсэн юмнуудад цуглуулаад явах хэрэгтэй юм шүү дээ. Тэр бас тэр нөгөө макет гэдэг нэг ойлголт байна тий. Угаасаа макет оюутан байхаас хийлгүүлдэг. Макета сайн л хийж авах хэрэгтэй дээ. Тэгээ ажлын байран дээр ирээл ойлголтой шүү дээ. Ер нь макетал сайн хийгээл ах юм бол ер нь бол нэг тодорхой хэмжээнд мэрэгжилтэй. Гэхдээ макета яагаад сайн хийж байгаа гэхээр одоо зурсан зургийнхаа дагуу макет чинь гарч ирэхгүй бол хүнд ойлгож чадахгүй зүтэй тий. Бодит бус тий. Өөрөө сайн макета сайн гаргаж ижил архитектор өөрөө сайн макета гаргаж ижил одоо хүнд харуулна шүү дээ. Танилцуулж ойлгуулж тий. Яг ямар хичээл орд юм. Математик орох уу? Математик бас орно. За өөр математик түүх өөрчн уран зураг заавал орно. Тий. Одоо физик мэддэг одоо энэ байгалийн хүч мөч гэж орно шүү дээ. Тийм тий. Японд ч бас газар. Гэтэ яг хуу хамгийн анх их сургуультай орох гэж байгаа хүмүүс бол математик сайн бэлдсэн байх хэрэгтэй. Тийм тэгээд нөгөө шууд даалгавар өгдөг байхгүй юу? Оюутан хүмүүсд. За нэг хэдэн төрлийн эдийн хэмжээний талбай дээр ийм барилга барь шүү. Гэт тэрэн дээр амар сайн оюутан хүмүүс бол юу яах хэрэгтэй гэдэг. Одоо сууцууд гинэ төсөөлөлд амар барилга барихгүй бол тэгэл бас унна штэ. Ажил нь одоо өдрийн хэдэн цаг байх вэ жишээ? Би бол яг анх сууж агаад хамгийн анх сууж ирсэн цаг бол яг өглөө 8-аас 1 өөрийн 4 мөрөө сууж ирсэн үе байна. Өглөөний бүр нэлээд завгүй үед шүү дээ. Иймэрхүү цаг байдлаар айгүйх ажил.
Тэгэхээр ер нь нэг хийв. Одоо жишээ нь инженер хүн бол өглөө 8-аас орой 5 хүртэл ажиллаж дуусаад ингээл 7-ны 5 өдөр ингээл явдаг шүү дээ. Тэр шиг бол биш ингэж үйлдэлж идэг. Яг архитектор хүн бол нөгөө заавал скизэн дээр суухтаа хамгийн их цаг гаргах л та. Толгооноос тэр толгооноос яг төсөөлөл нь айдиа гаргаж ирэхгүй бол тэгэл яг цаг сайн сууж ижил гарна шүү дээ. Одоо жишээлбэл манай гэрийнхэн бас биш ах махтар очингот. За цаашаа гэл тэ орд юм ирэх гамээр байдаг. За нэг ийм шинэ ажил авсаад ийм орохгүй болохгүй гэл баахан ном үздэг ч юм уу те. Тэрэн дээр амар сайн судалж суудаг ч юм уу. Тиймэрхүү юм аяг байх байна. Тэгэхээр бас эрүүл мэнд тэр оюун ухаан сэтгцэн хувьд бас нэлийн ачаал авч шүү дээ те. Тийм тэгэл тиймэрхүү ачаал их. Тэгээд эмэгтэй хүн эрэгтэй хүн бол нэг юм байглаасаа бүх юмыг зохицуулаад болоод идэх юм шиг байна тий. Эмэгтэй хүн болохоор заавал нэг юм ийм гаргуунд гаргаж иж болоод байна л та. Энэ амжилтанд хүрдэг нь болохоор жишээлбэл олимпийн цэнгэлдэгтэр бас суугаад хэдийн ил нэмсэн бэ тий. Айгүй их олон нэг 15 ил нэмсэн байх шүү тий. Ерөөсө суунгаа ажилдаа ер нь бол тий суугаал стресстэй суугаад идэх ажил шүү. Хувийн амьдрал ч юм уу те яг нэг тиймэрхүү байдлаар гарч ирдэг. Ямар нэг тийм золиос шаардсан те эмэгтэй хүний ер нь бүх одоо салбарын амжилттай явах хүмүүс бол тийм байгаа гэж би бодсон. Яг танаа одоо яг тэгээд нөгөө яг ч бас тэгжилж болохгүй л те зөндөл болгоод яваад хүмүүс юм байна шүү дээ те. Таны та өөрөө яаж болгоод энэ одоо тэр 15 ил таргалцаа буцаад турцсан биз дээ. Эрүүл мэндэд яаж анхаараагүй. Тэ эрүүл мэндэд нэг анхаараа би чинь тэгэл өглөө болгон алхаал тэгэл явж л байна шүү дээ тэ. Тэгээд эмэгтэйчүүдийн яг нөгөө ямар нэгэн золиос шаарддаг гэдэг бол үнэн л ахaltaа тэ. Эсвэл нэг хэд их таргалдаг ч юм уу тэ. Эсвэл одоо тэгэл нөгөө гэрийнхэн яриад чи одоо ингээл хүүхэд мөхөд ч гэхгүй ингээд ажил гээл хизээ хүнтэй суух ингэдэг ч юм уу те. Тэгээ би бол өөрийгөө нэг жоохон болоогүй л гэж бодож шүү дээ те. Жоохон ажилмаар л шүү дээ те. Ажилтаа таагаад энэ те ажилмаар гэж бодоод ингэж цаг зав зарцуулж байгаа нь ажиллаад байна. Одоо энэ хэмжээнд төгсчөөд тэгээ дахиад бас нэг гэртээ суугаа баймааргүй шүү дээ хүүхдгээд жоохон юм хэмээр байна. Тэгээ ер нь бол одоо ингээ архитектор хүн гэр бүл хэрвээ ингээ зохиолоо гэдэг юм яг тэр ажил мэргэжилтэд зарцуулах цагаа заавал багасгах шаардлагатай байдаг. Яг танаа салбарын хүмүүс болгож бүтэл яваад байгаа хүмүүс их байна шүү дээ. Францад жишээлбэл манай ахын хоёр найз нь хоёулаа архитектор тэгээд суудсан. Тэгэл болоо л шүү дээ. Тэгвэл та ирээдүйд ер нь архитектор мэргэжилтэд хүнтэй сууя гэж боддог шүү дээ. Мэргэжилтэд хүнтэй сууя гэж ерөөсө боддгоо шүү дээ. Хол яа л гэж боддог. Тэгээд хоёулаа тэгэл нэг архитектурын мэргэжилтэд явуулсан нэг гэр бүлээрээ бүр нэг архитектураас алахгүй юм болох байлгүй тий. Удамтай шинжилгээ. Удам бүндэ булам шинжилэлт хийгээ тий. Ингээд саяны одоо ярианаас сонсонгод нэлээд их зүйлийг золиослж энэ мэрэгжилтэйгээ яваад энэ мэрэгчлэрээ ажиллаад байна шүү дээ. Тэр их золиослохоо үр дүнд одоо юу гэм буцаад авж байгаа таашаал нь юу вэ? Энэ мэрэгжилтэйгээ байгаад байгаа. Мэргэжлээсээ л таашаал авч ил байна л да. Архитектур хүн тэгвэл задаа сэтгэхийн тулд яг яах ёстой. Их юм үзэх хэрэгтэй. Их юм үзэх ёстой, их юм харах ёстой. Тэгээ янз янзаар одоо бодож жишээлбэл одоо нэг барилгыг инженерийн зүгээс нэг харж जैन тий. Эсвэл зүгээр одоо тэр барилгад ороод орж байгаа зүгээр нэг анх удаага орж ирж байгаа хүүхдийн нүдээр ч гэсэн харуул бас өөр штэ тий. Нэг янз янзын нүдээр архитектур хүн бол янз янзын нүд айгу хэрэгтэй болдог. Олон төрлийн нүд хэрэгтэй болдог байхгүй тий. Тэгжиж нэг сайхан барилга тий архитектур барилга маань гарч ирлээ л да. Ер нь юмыг олон талаас нь хараад нэг юм алим хараад урдаас нь хараад зурх өөр ингээ тойрч хараад гэрэл сүдтэй зурхныг өөр гэдэг юм шиг тий. Ер нь та гадуур одоо юм үзэж тайлныг гадуур аялаад байна уу яаж? Тийм яг үнэ. Аялах хэрэгтэй зөв. Янз янзын орнуудаар архитектур хүн бол аягуулсаа оюутан хүмүүс бол сайн аяллаасаа л гэж бодож байна. Тэгжиж нүдч одоо нэг өнцгөөсөө тайлагдчих шүү дээ. Нүд тайлагдана гэж ярьдэн шүү дээ хүмүүстэй. Тиймэрхүү юм.
айгуус аялах хэрэгтэй. Тэгээд нөгөө барилга янз янзын барилга үзэх хэрэгтэй. Архитект янз бүрийн одоо алдартай архитектор түүхэн барилгууд ч юм уу те. Одоо тиймэрхүү юмнуудыг айгуу сайн судалж иж те яагаад энэ барилга энэс бүтсэн энэ одоо яагаад ингэсэн юм бол гэдэг ч юм уу те. Тэгвэл одоо хөлөөрөө явж чадахгүй одоо гадаад орнд л явж чадахгүй ном болол их унших хэрэгтэй болоод тах шиг байна те. Ер нь би амар сэтгүүл одоо Instagram зөндөө авах ч шүү дээ те. Янз янзын Instagram-аас янз янзын барилгуудын зураг төслүүдийг харж байна. Янз янзын алдартай барилгууд яагаад ийм болсон юм бол гэдэг дээр айгуу сайн ухаж гаргаж ирж байна л та. Олон талаас нь үзэж байна. Тэр архитектурын одоо салбараа гэдэг юм уу одоо тэр онцлогоор тэргүүлдэг улс орн гэж байд юм уу? Дэлхийд одоо Япон орн байна. Ер нь бол одоогоор тэргүүлж байгаа улс орн бол Япон орн айгуу сайн техник технологийн бүр амар сайн хөгжилтэй шүү дээ. Яагаад гэхээр Япон орн бүх талаас нь одоо техник технологийн архитектурын салбаруудыг бол амар сайн хөгжүүлж байгаа байхгүй. Яагаад гэхээр одоо наад зах нь их сургууль шүү дээ. Их сургууль бүхэл бүтэн инженерийн институт одоо юу хүрээлэн байна л да. Тэр талаараа зүгээр нэг инженерийн наад зах нь зүгээр нэг инженерийн хүрээлэн олон талын архитектор тал талаас улс орны тал талаас ирж одоо нэг инженерийн бүтээлүүд одоо зүгээр нэг бүтээлийг янз янзын судалгаа шинжилгээний лаборатори байна л да. Тэр хэмжээгээр улсаас дэмжиж байгаа шүү дээ. Лабораториуд бүгд улсаас дэмжиж тэр лаборатори хөгжүүлээ л да. Тэгвэл одоо гадаад улс орнуудаас суралцаар ирдэг тийм архитектор хүмүүс байлгүй. Байлгүй яг солилцоо гэж байна шүү дээ, тэ. Одоо хүртэл тэгэл яваал зөндөл явж шүү дээ, тэ. Наад зах нь Францаас ч юм уу, тэ. Францаас солилцоо явдаг ч юм уу. Тиймэрхүү их сургуулиуд та нар их сургуулиудын тийм одоо техник технологийн тийм лабораториуд судлаад үзвэл янз янзаар гарч ирж байгаа. Танаа ингээд гадаад оюутан хэрэг байсан. Манай ингээд гадаад оюутан их байсан. Ер нь гадаадд бас сурахаар ирдэг. Тэгвэл Япон ч бас яагаад архитектур хөгжсөн гэхээр нэг тийм яагаад тэгэхээр яг нөгөө өвөрмөц орчин байж л байл л да. Японч жишээлбэл наад зах нь байн өдөр болгон одоо жишин болдог ч юм уу тий газар хөдлөлт болдог ч юм эсвэл цунами ирдэг ч юм уу тий эсвэл хар шурга ирдэг ч юм. Яг ийм тэнцвэргүй юм бүсд оршдог учраас Япон улс өөрөө тэрэндээ одоо маш олон жил тий дарангуул одоо ингээл тий бүх юмд ингээд автоматиш өртөөд тийм болохоор Япон улс өөрөө техник технологийн маш олон жил гэж нэг судалж иж одоо төсвөртэй барилга гарч ирдэг. Макетинг гэдэг дүр ярьж байсан шүү дээ. Тийм хамгийн скиц хамгийн анхны барилга үүсгэхийн тулд макет гэдэг. Жишээлбэл нэг макетыг хийгээд за энэ нэг л болохгүй. За энэ нэг л өөрчлөгдлөө шүү. Захиалагч орж ирэл энэ юусаа бишлэхгүй. Энэ дээр юусаа те одоо хэтэрхийх мөнгөөр өгдөг. Энийг хасъя гэдэг ч юм уу те. Тэнгүүд тэр хэмжээгээр дахиад нэг макет өөрчлөгдөж. Ингээл бүгдийг гараараа хий. Тийм гараараа хин тэнгүүд бас нэг програм байна л та. Одоогор бол нэг янз янзын одоо автокад бол наад зах нь SketchUp байна, Revit байна те. Тиймэрхүү програм дээр аягүй сайн сурч. Хамгийн сүүлд нь тэр програмаа тэр програм нь өөрчилж дараа нь тэр одоо юугаа макет гарч ирнэ л те. Хичнээн одоо 3D-аар харуулсан ч гэсэн за нэг юм байх юм байна да гэдэг л нэг бас төсөөлөл авчиж байгаа шүү дээ. Бас одоо дээгүүр доогоор нас хармаар шүү дээ те. Тэр юу н маш олон чадвар хэрэгтэй байгаа тийм тий. Уран сайхны мэдрэмж нэг хэрэгтэй тий. Тэгэл тэг суралцсан шүү дээ тий. Мэдрэмж ер нь хүн болгонд байх хэрэгтэй. Байгаад байна уу, байхгүй байгаад байна уу? Тий, ер нь бол мэдрэмж бол хүн болгонд л байх. Тэрийг аягүй сайн юу яах суралцаж гаргаж өгөх хэрэгтэй тий. Жишээ нь одоо би ямар ч мэдрэмжгүй зургийг зурж чаддгүй энэ төр. Тэрэн дээр бол бас наад захын мэдрэмж байна шүү дээ тий. Одоо жишээлбэл одоо өнгөний зохицол ч юм уу тиймэрхүү юм аягүй сайн суралцж байгаа хэрэгтэй. Тэрийг бас мэдрэмжгүй гэж боддог гэсэн ч гэсэн суралцах юм бол бас ургаад гараад ирчих боломжтой боломж байна шүү дээ тий. Ерөөс суралцах юм бол хүн болгон мэдрэмжгүй байна гэж бас байхгүй байх л та тий. Дотоод бас нэг тийм онгод орж ирдэг л байх л та тий. Одоо жишээлбэл нэг музей барьлаа гэхэд янз бүрийн олон төрлийн музейнуудын
дотор орж үзэж судалж тэр юм гарч ирнэ л дээ. Музейж юм байт юм байна. Бүхэл бүтэн яг нэг бие яг жинхэнэ онгод тэнгэрт нь оруулж иж тэр төсөл гарч ирнэ л дээ. Одоо энэ барилгын инженер тэгэнгүүт архитектор гэдэг ингээд хүмүүс жоохон холцож магадгүй тий. Одоо чинь архитектор гингүүд одоо миний ойлгож байгаагаар энэ хүн байлаа гэд хүний энэ арга ясын зураад гаргаад өгөнгөт инженер тэрэн дээр судснуудын холбоод булчингийн хаана яаж оруулах вэ гэдгийг заагаад байна гэсэн үг тий. Тэгвэл тэр арга ясыг буруу гаргачих юм бол инженер угаасаа бойл наадах чинь эренгээр ийшээ судс явахгүй гэдэг. Энэ хоол явахгүй гэдэг юм шүү дээ. Тэр шиг бас юм болно шүү. Тэгэхээр бас өөрөө ч гэсэн нэг тийм энэнгээр энэ усны хоолоо муу усны хоолоо дээгүүр нь сайн усны хоолоо доогуур нь явна гэдэг ч юм ийм мэдлэг бас хэрэгтэй болоод байна уу архитектор хүн. Тэглээ явахад тэр чинь наад захын одоо суралцаж авч байгаа мэдлэг шүү дээ. Тэр нь олон төрлийн мэдлэг. Тэгээ архитектор хүн тэр мэдлэг айгуу сайн бодож иж нэг төлөвлөсөн байх хэрэгтэй л доо. Чал өөр сэдв асуух гэдэг нь л уучлаарай. Тэр нөгөө нэг маш их зүйл золиослжсэн гэж хэлжсэн. Одоо энэ мэрэгжилтэй байхын гол давуу тал нь гэх юм уу сайн тал нь юу юм? Одоо жишээ нь би цэцэрлэгийн багш бол хүүхдүүдтэй ажилладаг, аягүй сайхан орчинд ажилладаг, хүүхдүүдээс энерги авдаг гэж тэгж шít. Нөгөө та одоо ажиллагаа кафег бол тэр барилгаас авчиж байна. Тэгвэл энэ ажлыг хийгээд танд одоо давуу тал нь юу байна? Давуу тал нь өөрөө байшин гоё байна. Бүх салбаруудын хүмүүстэй одоо уулздаг нь одоо давуу тал бол тийм болов. Олон төрлийн мэдлэгтэй болно. Олон төрлийн мэдлэгтэй, олон төрлийн хөгжүүлсэн одоо олон төрлийн салбарын хүмүүстэй хамт тий одоо ярилцж иж гардаг болохоор би мэрэгчлээ илүү давуу тал гэж бодож байна. Одоо суралцж байгаа оюутнуудаа гэх юм уу та түрүү хэлсэн л дээ оюутан 1-р курсээс эхлээд ажиллаад энэ хайлуудаа ингээд бүгд нэгтгэхэд явах гэсэн шүү дээ. Өөр одоо анхаарах хэрэгтэй зүйл гэх юм уу? Өөр анхаарах хэрэгтэй зүйл гэвэл аягүй сайн хар зургаанд анхаарах хэрэгтэй. Хар зургаал сайн зурх хэрэгтэй. Тий. Ер нь тэгээд бүх газар ямар нэгэн газар одоо жишээлбэл хүн архитектор хүн жишээлбэл заавал нэг газар очиод байгаа орчиндөө аягүй сайн одоо функцийн зураг зурх шал өөр орчин нөхцөл байдлаа мэдчихэж тэр мэдэрсэн мэдрэмжээ гар зураг болгох хэрэгтэй шаардлагатай л та. Таны анхны дадлага юу вэ? Миний анхны дадлага гэж нөгөө ахын компанид л байсан л та. Би чи яг хар ухаанаар ах дээр очиж сурж байгаа юм чээс та. Ойс тэнхлэгээ ах дээр очиж заалгаж байгаа юм чээс та. Тэднээс нэлээс гараал. Тэгэхэд бол архитектурын сургууль оюутан биш үү шүү дээ. Тийм. Тэгэхэд би бол хизээч архитектурын би энэ тэний мэрэгчлэлээс юм гарна гэж дотор айгүй боддог байсан. Тэгэл яг тэгээд сурцсан хүн чинь улам цаашаа урамшаал явчихсан юм билээ л дээ. Тэгэл манайх аягүй муухай бас нэг хор шар нэг гарах тийм шиг малтаад байдаг аягүй цааваа. Тэгээ тийм ч болохоор аягүй сайн одоо хүртэл аягүй сайн архитектор гэдэг байна л та. Жишээлбэл одоо нэг зураг одоо наад цааныг цагаан картон цаасан чи яг дахиад нэг ойс зураад наач юусэн болохгүй ингээл дахиад аваа. Энэ бол зүгээр наад цаахан асуудал. Сайн урлагийн архитектурын шав болно гэвэл одоо Тадваандо энтрийн тий шав болно гэвэл бас чанга штэ Тадваандогийн Тадваандо Японы алдартай архитектор. Одоо жишээлбэл хэд оюутнууд биш харж хахад яг энэ үнэс өнөөдрөөсөө яг болж наад хэд ч болж шүү гэл тийм модель гаргачаал агаш нь гинтгөрөө босч ирэнгүүтээ шууд модель нураадаг юм биш үү. Нөгөө хідэн тэгээд ажилчднаас хар мах цахаа зууж тэр сулгааж иж тэр кавсыг дахиж тайл шинээр тэр энэ л болохгүй гэдэг чинь. Тэр таны хэл дээр нөө түрүүн энэ бал ингэ байх ёстой гэдэг шиг жижигхэн юм дээр амар их алчуулдаг. Жишээлбэл одоо тэгээ хамгийн хэцүү л дээ конкретэн дээр яг юм гоё одоо юм үнцэг гаргахад бас хэцүү. Тэгээ тэрэн дээр маш сайн одоо тий одоо тэр хүний мах цусыг үзжиж тэр одоо нэг үнцгийг гаргаж ирж байна л да. Тий шамхтаа натааж гаргаж ирж байна л да. Ийм юм чи болохгүй штэ гэдэг тий нураадаг үеч байж штэ. Яг би архитектор болчихъя гэж бодсон нэг хэзээ дадлага ажил хийснийхаа дараа юм уу? Тэгээд нэг эхний төсөл дээр юм уу та. Өөрөө төсөл хүлээж авсан юм. Төсөл хүлээж аваад энэ дахтаа хамт тэр яг анхных бол
өвөөгийнхөө нөгөө юун дээр гаргаж ирсэн. Нөгөө юу гэвэл тариалангийн одоо хүлэмжэн дээр гарч ирсэн хамгийн анхны төсөл. Өвөө яг манай өвөө зуны хүлэмж хэлгүүлэх гээд тэрэн дээр яг ахтар тоглолцоо чинь хүлэмж өөрөө гарга. Тэгээд яасан гэхээр тэр хүлэмж яаж гарч ирсэн бэ гэхээр хуучин одоо лагерийн байшингийн модоор гаргаж ирсэн баг. Бүх юмных нь одоо мод шинэ мод ашиглахгүй. Шинэ мод гарахгүй дандаа байсан. Байсан хуучин хэрэгжсэн мод. Тэгээд цонх мох тий. Яаж энэ мэдийг одоо тий холбох уу гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү юм дээр гарч ирсэн. Өөрийн жуур ухаан л хэрэгтэй дээ гэж хэлжлээсэн баг. Тийм яг тэрэн дээр тэгээд гарч ирсэн. Тэр л хамгийн сайн юу болсон. Гой хүлэмж болсон. Гой хүлэмж болсон. Одоо ингээд харахад одоо харахад хэвээр чаавс гэж байна шүү дээ. Анхных нь болохоор тийм энийг ингэчихгүй яав та гэдэг. Тэгтээ яг тэгээ тэр үедээ бол хэвээр гоё. Тийм. Тэгтээ тэр яа юмн дээр яг анхны одоо урлагаа одоо бүтээлээ ингээ гаргаад авчих. Тэгээ тэрэн дээр нөгөө дотор нь юм хийгээд хүн тий илүү одоо тэр юмыг ам оруулсан нь одоо илүү гоё болгосон шүү дээ. Тий амьсгалтай оруулсан илүү гоё. Тэнгүүд нөгөө таны өвөө бас ах чинь гэдгсэн шүү дээ. Тэнгүүд танд итгэсэн юм шүү тий. За одоо яг архитект би нэг амир өвөг өрөвддөг юм одоо хүртэл. Би тэгээд одоо хүртэл би бас тэр хүлэмжийг хийж явах дунд нөгөө яг жинхэнэ компани ажил гэдэг нөгөө ах махын ажил маршал 5 авч явж илаа. Тэгээд айгүй их тийм нөгөө ажлын дундуур хийжсэн байхгүй тэр хүлэмжийг тэгэл нөгөө өвөө маань орж ирэл дараа миний охин гэж орж ирдэг. Нөгөө хүлэмж гэж орж за өвөөс хийнэ одоос амжихгүй гэж орж ирдэг. Тэгэл өөр хамтаа тэгэд би өвөөтэйгээ явж байгаад өөр хамт би нүднээс бүр нүдлж хараад тэгээ өөр хамтаа хаанаас тэтгэврийнхаа мөнгийг яг 100 сая төгрөг авалт за миний охин гэж бас тэтгэвэр харин тий яг тэгэл нөгөө тэтгэврийнхаа нэг 100 сая төгрөг бол миний охин сайхан хийгээд өгөөрэй гэнгүүт дотор пал гэж авчт. Тэгэл яг тэрнээс за ирсэн. Тэгээ бид 100 сая төгрөг буцаад дараа нь өгсөлтэй юм өвөд. Тэгэл нэг дотор пал тэгэл тэр хойшлуулаад явуулсан юм шүү дээ. Би өөр хойшлуулаад явуулсан. Нөгөө гэрхэн болохоор тэгдэг байхгүй яалтчгүй. За өвөө хизээч үсээ хамгийн гол нь гол хайжлаа хийхгүй бодлохгүй гэдэг ч юм уу те. Тэгэл яг тэр бүр нэг нүднээс гардаг ч нөгөө зүнхээ ингэж зүнхээ гаргаж ирчихэл те. Дараа миний охин нөгөө хүлэмжийн зураг гэдэг ч юм уу те. Нилээл хүлээлттэй те. Хөөрхий. Одоо тэр хүлэмжийг харахаар бас нэлээд баярлалтай. Ах нь тэр хүлэмжийн дээр магтаал өгсөн үү? Өгсөн. Ах өгсөн хамгийн их өгсөн. Тэрэн дээрс бас айгүй урам зориг авч. Тий, одоо архитектур болъё гэж бодсон. Архитектур болъё гэж асуусан. Яг тэрэн дээр ч асуусан. Тэрэн дээр хамгийн их нөгөө юу өгсөн? Таашаал авсан. Сэтгэл ханамж авсан. Өвөө эмээдээ тий хүссэн хүлэмжийг гаргаж өгсөн болохоор одоо хүртэл тэгэл тэр хүлэмжиндээ одоо ногоогоо тарьж шүү дээ. Тэнгүүд таны гэр бүлийн хувьд одоо архитектур мэргэжилтний хүмүүс нилээд байт юм шүү дээ. Тэнгүүд хамгийн гой зүйл нь юу вэ? Тэр нэг тийм аттрактив зүйл нь сэтгэл татам гой зүйл нь. Гэр бүлээрээ суугаад барьсан байгууламжууд тийм бас зөндөө мэтгэлцсэн шүү. Тэгтээ бас нөгөө яг жинхэнэ нөгөө дээд одоо нах зах дэдлийнхаа хоёр ахтаа бас тэгж мэтгэлцэж чадахгүй шүү дээ тий. Зааж өгсөн хүмүүс шүү дээ тий. Тийм болохоор ааха гэл дүү орж ирэнгүүт засчээ дуваа бодлогоо тий. Хаханд тийм үү тий. Үгүй наа чи ингээл хийчих юм шиг дээр гэл гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү юм да. Тэгвэл нэг архитектур хүмүүсээ мэргэжлийн зөрчил гаргаад нэг үү? Мэргэжлийн зөрчилтөөр бол тэгэл дээд үеэл сайн сонсон доо. Бас ихтих зөрчилтөд ээж болохгүй л тий. Ахмад үе сайн сонсохгүй бол болохгүй. Тэгвэл энэ мэргэжлийн гоё давуу чанар нь гэх юм таашаал авдаг зүйл нь маш олон байд юм биш таны яриаг сонсох. Ер нь бол тэгэл байнга суралцж яадаг нөгөө мэргэжил болохоор ерөөсөө яг 4 5 талаас манай 5 архитектор гэр бүл нийлжүүл тэгэл өстой ийм чим сурсан, тийм чим сурсан гэд тэр талаараа илүү одоо ярилцаж авдаг гэдэг. Баян суралцж тий ярилцж байдаг. Бас та одоо жишээ нь
нэлээд их цаг ажиллаад бас нэлээд стресстэй байх л та. Одоо олон цаг ажилладаг гэж. Тэгвэл тэрийг яаж тайлж юм бэ? Гэртээ гоё дуу сонсоо байдаг ч юм уу, гоё хоол идэх ч юм уу. Таны тэр стрессээ ер нь бол миний хобби байлаа л да. Стрессээ тайлах хоол идэх ч юм уу, галтгоондоо илүү суудаг ч юм уу, эсвэл гэрээ гоё болгодог ч юм уу, нэх гоё гэрээ зэвэрлэдэг ч юм уу, эсвэл одоо байршлын илүү өөрчлөгддөг ч юм уу, тиймэрхүү хоббинууд байна. Эсвэл янз бүр шал өөр одоо загвар зохион бүтээгчдэр очдог ч юм уу, тэгжээч бас нэг стрессээ тайлж байгаа л да. Тэгээ би бас таныг жоохон судалсан л та Instagram, Facebook гэж бас дагдаг. Тэнгүүд ингээд рестораны хоол шиг тийм мөнгө үзэмж сайтай амар гоё хоолнууд байгаад энэ би эхлээ бодсоохгүй таныг мэддэг байх. Энэ их ч ингээд хоолны зургаал дараад идэг хүмүүс энийг юм байна да гэд ресторан орохоор ингээд гоё хоолны зураг дараад тийхгүй та өөрөө хийдэг гэсэн юм билээ шүү дээ. Тийм би нөгөө яг одоо ажилласаа төр чөлөө аваад одоо ковид гэж ер нь чөлөө аваад нэг жоохон оройн цагаар суралцсангаа одоо яг нөгөө цаг завтаа байгаа учраас одоо хоббигоо илүү одоо хоол их хоббигоо илүү хөгжүүлж байгаа. Тэгээд дээрэс нь одоо хэлэх нь одоо хашигтай нэг бэкери тал руугаа бас орё гэж бодоод байгаа. Тийм юм байгуулъя. Тийм ер нь бол нэг тийм нэг жижигхэн кофе шоп ч юм уу тийм хамгийн их захиалагч нь. Тийм нэг тиймэрхүү юм хий гэсэн бодол бол байгаа. Бас давхар хоббиг хөгжүүлээд шүү дээ. Ажлын хажуугаар гэдэг шиг. Монголдо буцаж очиод архитектур хүн байна шүү дээ. Одоо энэ мэргэжлэрээ Монголдо ямар нэг юм хийжээ. Эсвэл Монголд буцаж очиод нэг ийм юм өөрчилжээ гэсэн бодол зөндөө байна. Тийм зөндөө байна. Хамгийн ойрын зорилго нь юу вэ? Хамгийн ойрын зорилго гэвэл нэг Монголдо нэг стадиум тийм найзууд хүртэлтэй чинь Монголдо нэг стадиум барьчихгүй гэлтэй тийм Олимпийн хүрээлэнгийн стадиум барьсан. Яг хоо тийм яг компани стадиум энэ гэж бас байна л та. Тэгтээ яг нэг тийм бас нэг олон жил Японд ажиллаж байгаа юм байна та тийм их орондоо нэг юм хий да гэж бас бодоолаа. Тэрний хамгийн ойрын зорилго нэг стадиум барьчээ. Тийм одоохондоо яг мөрөөдж л байна л да. Амжилт хүсье. Өнөөдрийн зочныг маань дил их хүмүүс одоо тэг хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн тэг зураг төсөл дээр ажилласан гэдгээр мэдж байгаа. Тэнгүүд яг тэр баригдаж дуусны дараах нэг тэр бахархлын мэдрэмж яг ямар байсан бэ? Хүн төрөлхтний хол юм шүү дээ. Гэхдээ амар ер нь бол би бас бүгднийг хийж амжаагүй л дээ. Би оролцсон шүү дээ. Тийм ер нь хийж явах явцдаа хүртэл айгу хар мянган архитектор, хар мянган инженертэй би анхудаага л журн тийм харсан л та. Одоо яг миний бодлоор бол тийм олон нийттэй амар их архитектор, амар их инженерүүд ирдэг. Тэгээд тэр хэмжээнд би за энэ хүмүүстэй хамт явж шүү гэдэг дээр амар дотор амар бахархаж явжсэн. Тийм мөр зэрэгцээ. Мөр зэрэгцээ амар бас ял хүү энэ чинь нөх юм биш дээ гэл тий. Миний бодож ирсэн алдартай нөгөө архитектор би тий оюутан багтаа энэс тий суралцчихсан шүү дээ гэдэг ч юм уу тий. Тэрнтэй одоо ингээм хамтдаа ажил хийгээд явдаг ч юм. Тиймэрхүү юм айгүй гарч ирсэн. Ахаа. За өнөөдрийн нэвтрүүлэгт мань хүрэлцээрс явдал танд маш их баярлалаа. Бас цаг зав гаргаж бидэнтэй ярилцсанд маш их баярлалаа. Өөрсөнд баярлалаа. Та хоёртаас амжилт. Амжилт хүсье. Танд ч бас амжилт хүсье. За өнөөдрийн дугаараар бид архитектурын талаар ярилцлаа. Тэгээд архитектур хүний тэр хийдэг ажил мэргэжлийн онцлогийн талаар бас нэлээд ярилцлаа. Та бүхэн маань хэрэгтэй мэдээлэл болсон байх гэж бодож байна тий. Тэглээ яг хоо тэгээд би бас өөрөө мэддэггүй байсан зүйлээ аягүй мэдж авлаа гэж бодож байна тий. За тэгээд ерөнхийдөө бид нар Япон улсад салбар бүрт ажиллаж байгаа Монгол залуучуудын төлөөллийг оролцуулаад тэгээд тэдний мэргэжил туршлага ур чадвараас нь та бүхэнтэйгээ хуваалцаад явдаг байгаа тий. За ингээд дараагийн дугаараар ирээд болцгоё. Баяр таа. Баяр таа.